ламдуу жүбэр чинчила. Дараа нь 3 дахь нь юу юм бэ гэхээр лам төлбө шиндүүд догбор чинчил. За одоо энэ зам мөрөө бид элбэнд хувиргаж одуулах нь одоход одоо ажилтнын хайрлаа гэж яг номын үгээр бол тэгж хэлсэн байна. За юу гэсэн үг вэ гэхээр одоо энэ зам мөрийг бид элбийн ухамсар болгож тэнд миний багш нар маань энэ дэдийн номыг айлтж байгаа гэгээч энэ сайхан 3 эрдэнэ ном бурхан эрдэнэ ном эрдэнэ хувраг эрдэнэ эдгээр гайхамшигтай эрдэнэ маань биднийг энэ номонд дадуулж өгөөч. Энэ номонд явхад энэ номоор явхад маань үнэхээр тусгуулж өгөөч гэж. Тэгвэл энд хэн хэрэгтэй вэ гэхээр нөгөө гэрэлтэй замаар явхад бидэнд нөхөр хэрэгтэй. Сайн хань нөхөр. Найдвартай хань нөхөр хэрэгтэй. Тэгээд бас хүчтэй тийм хань нөхөр хэрэгтэй тийм ээ. Бас урт хугацааны хань нөхөр хэрэгтэй. Тэгвэл тэр хэн бэ гэвэл одоо жинхэнэ дэдийн ном зааж өгдөг гайхалтай сайхан арганд мэргэн номонд мэргэн сайхан явдалтай сайн үзэлтэй бодолтой их нэг инэр нэгүсэх сэтгэлтэй тийм сайхан багшийг шүтэх хэрэгтэй бол. За тийм багшийг олсон байхад бид айх юм байхгүй. Энэ хорвоо ертөнцийн зовлон зүйдгүүр за энэ ертөнцийн болон номын энэ үйл бол амархан бүтнэ. Тийм учраас 3 дахь нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг лам төлбө шиндүүд догбор чинжилоо гэж. За тэгэхээр энэ үзэгдлийн ертөнцийг бид элбэнд ухаарах. Энэ ухаарахад багш минь намайг ажилтнуулж өгөөч гэж. За 4 дахь ном нь юу юм бэ гэхээр Гамбо Баламын айлцсан 4 дахь ном нь төлбө ишээсүү догбор чинжилоо. За энэ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг тэр элбэд үзэгдэл элбэд бодол ухааныг одоо бэлэг ухаан болгож ажилтнуулж хайрлаач гэж. Зэрэг тийм учраас үл шүтгч гайхамшигтай сайхан махан мудрын сэтгэл. Тэгэхээр энэ элбийн үзэгдлийг бид үргэлж ингэ бодоод бяцлагаад ирэхээр энэ юмс үзэгдэл маань үнэхээр элбэн байна. Бидний үзэгдэж байгаа үзэгдэл маань өөрөө яг бодит оршихуй маань цаад мөн үнэн чанар нь бол элб юм байж тээ. Элб мэт үзэгдэх юм байж тээ гэж бодоод ирэхээр бидний оюун ухаанд нэг оч гялалцсан. Тэр гялалцаж байгаа оч маань юу юм бэ гэхээр бэлэг бэлгүүний оч. Тэр бэлэг бэлгүүний очийг бид одоо цуцал болгоод тэр цуцлыг бүр их сайхан өрдөөд гал мэт болгох хэрэгтэй. Тэгвэл тэр яаж бий болдог вэ гэхээр саяны нөгөө орж ирсэн элбийн үзэгдлээ жинхэнэ бэлэг ухаан болгож хувиргахад тэр бэлгүүнийг гал болж хувирна. Тэр гал гэдэг маань юу юм бэ гэхээр бидний сэтгэл оюунд жинхэнэ зүрхэнд үргэлж батламлан асах их гигэнгэр юм аа. За тэгээ Гамбо ламын айлцсан 4 ном гэдэг бол ийм гайхамшигтай. Тэгээ эцсийн 4 дахь ном болох тэр төгсөгчийн 4 дахь ном бол тэр чигээр махан мудрын бяцлал махан мудрын гайхамшигтай ном л болоод явдаг юм аа. За тэгээ энэ таар номон дээр маш тусганд дурдсан байна. За ингээд цаашлаад 4 дахь зураг руугаа бид орж байгаа. Тэр нь бол нөхчөх цагийн зураг. За энэ яаж үргэлжлэх вэ гэхээр бие буцалтгүйгээр үхлийн явцад орсон үхэн тодорхой болсон үеэс эхэлж байгаа. Үхлийн шинж тэмдэг илэрснээс хойш амьдрах эрчим тасрах буюу өөхөх хүртэлх үе шат юм аа. Бяцлал дадуулгын тогтвортой төвшөнд хүрсэн хүрээгүй. Ер нь ямар нэгэн бяцлал дадуулга хийгээгүй ч бай. Бидний үүлээр бүтээгдсэн энэ бид төгсгөл эрхэн заашгүй. За энэ хорвоо дээр ерөөсө оршдог юм үнэхээр мөнх оршдог юм нэг ч байхгүй. Эмч нар эсвэл гэр бүл найз нөхөд тань та өөрөө үхэл нэгэнт иржээ гэдгийг мэдэх тохиолдолд ихэнх хүн айж самгардаг. Энэ хүн үхэл ирлээ гэсэн мэдрэмж төрсөн мөчөөс эхлэн бодтой үхэх хүртэлх хугацааг нөхчөх цагийн зуурддаг. За тэгэхээр энэ үхэл гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр одооноос бид нэр үхэх урлагт суралцахгүй бол энэ бол бид өөрийн мэдлэхгүй өөрийн ирэхгүйгээр энэ үхлийн үеийн зурд руу энэс чанаас хоёр магадлалыг очихын дамжихгүй. Яг бол ертөнцийн зам юм. Харин энэ үеийн зурдыг бид амьд ахуйда бяцлагаад дадуулсан ийм гайхамшигтай бурхтууд байна. Жишээл бурхан багш Нирван дүрийг үзүүлэхээ өмнө аль хэдийн мэдээ би 3 сарын дараа Нирванд атна гэж айлцсан байна. За тэгээд Нирваны бэлтгэлийг хийж эхэлсэн шүү дээ. Гэх мэтлэнгээр инхээр бурхан багш хүртэл энэ Нирванд атах буюу одоо үхлийн зурдыг маш сайн дадуулаарай гэж өөрийнхөө биеэр хүртэл үзүүлсэн байна. Тэгэхээр энэ үхлийн зурд гэдгийг бид одоо
Яг энэ бурхан багшийн яаж нирванд одож ирсэн. За мөн дээдсүүдийн мял богч гэсэн яаж нирванд одсон. Гэх мэтлэн энэ нирваныг бид одооноос судлах, бясалгах үүнийг маш сайн суралцж яг энэ чинь урлаг юм шүү дээ. Тийм учраас энэ өөх үедээ маш ер нь 3 юмыг өөх үедээ бид хамгийн сайн бодох хэрэгтэй. За тэр юу юм бэ гэхээр бид 3 юмд хамгийн их шундаг өөххийн цагт тэр юу вэ гэвэл хамгийн анхных нь өөрийн бие, хоёр дахь нь амраг садан, ураг садан, гурав дахь нь эд хогшил, эд агуурс. За энэ гуравт огч унахгүй байх нь хамгийн чухал зайлцсан. Мэдээж хүн өөрийнх нь биед бас их шуналтай байдаг. Тийм учраас яг өөх үедээ ч гэсэндээ бид өөрийнхөө биеийг орхиж чадах тийм их ухаантай, зоригтой, тийм их бяцлаглын эрдэмт суралцсан байх хэрэгтэй юм аа. Чин зоригтой, бод сэтгэлтэй байх хэрэгтэй. Хүн бод сэтгэлтэйгээр ингээд нас барлаа гэхэд үнэхээр тэр хүний үхэл бол үхэл биш болдог. Харин ч бүр сайхан гайхамшигтай. Тэр өөх цагийн үедээ үнэхээр хүн бяцлагаад өөх үеийн зууртын бяцлаглыг бүр ихнээс дадуулсан хүмүүсийн хувьд бол өөх үедээ түгдэн буюу. За тэр бяцлал даяанд оршиж байгаа шүү дээ. За тэр даяанд орсныхаа дараа тэр хүний бие нь хүртэл эрдэнэ болчихдог. Яаж эрдэнэ болчихно гэхээр тэгээ нөгөө хүнийхээ цогцыг одоо хайлах, чандарлах үед тэр цогцоос асар эренсрэл гэж нэрлэдэг эрдэнийн үрлүүд гарч байна шүү дээ. Тэр эрдэнийн үрлүүд маань яадаг вэ гэхээр тэр хүн үнэхээр эрдэнэ мэт байж байна. Үнэхээр амьд ахуй цагта эрдэнэ мэт тэр бод сэтгэл хайрлах, бусдыг хайрлах энерги нэгүсэх энэ сайхан бяцлал бүтээлийг үнэхээр насаараа дадуулж чадсан байж таа гэдгийг маш тодорхой бодит илрэл, материаллыг одоо илэрлэн энэ хүний биеэс гарч байгаа эрдэнийн энэ совдон энэ сондрууд одоо маш сайхан эрдэнийн чулуунууд, чулуу шиг яамны сайхан эрдэнүүд гардаг. За тэр нь одоо юу гэсэн үг вэ гэхээр зэрэг тийм сайхан бодит сэтгэлийн бодит илрэл юм аа. Бодит баримт юм аа. За нэгдүгээрт нь тэр тийм учраас өөрийнхөө биеийг шунахгүйгээр эртнээс бид үргэлж бяцлаж бэлдэх хэрэгтэй. Хоёр дахь нь юу юм бэ гэхээр амраг садан. Тэгэхээр амраг садан гэдэг юу юм бэ гэхээр зэрэг үнэхээр үхэхийн цагт худлаа байдаг. Яагаад худлаа болдгоо гэхээр амраг садныг бид хичнээн амьдралтайгаа зуралдаад үнэхээр амраг садантайгаа яг өөх агшинд хамт аваа явж чаддгүй юм аа. Гав ганцаараа л явхаас өөр арга байхгүй. Хичнээн баатарвч бай, хичнээн гайхамшигтай алдар цуутанч бай, хичнээн үсгэлэн төгөлдөр гоо үсгэлэнтэй тийм сайхан би хатаач байсан энэ биеийг орхоос өөр арга байхгүй. Бид одоо амьдрал дээр зөндөл хардаг шүү дээ. Хамгийн сайхан үнэхээр харамсмаар сайхан залуу хүн залуу насндаа бие барж байгаа сайхан залуу хүмүүс байна. Сайхан залуучууд, сайхан бүсгүйчүүд ингээл энэ биеийг орхидог. Сайхан бидний үнэхээр цэцэг цэврүү шиг хайрлж өсгсөн энэ үр хүүхдүүд маань ч гэсэндээ бас энэ биеийг орхидог. Дөнгөж төрөөч нас бардаг. За зарим нь эдэр насндаа, зарим нь хижээл насндаа, зарим нь үнэхээр энэ амьдралдаа хийх ёстой бүх юмаа гүйцээгээд ёстой баатарлаар ингээд бурхны оронд очдог. Ийм олон бодголууд бидний дотор хүмүүст төрлөختөнгүүд байна шүү дээ. Зарим адгуус хүртэл бас үнэхээр бидэнд өгөөж өгөөд тийм ээ. Сайхан одоо сүртэй үнэ ч юм уу, сайхан хүлэг морь маань ч гэсэндээ ингээд ам тавихын цагт бид бас үнэхээр кино шийдэрч яг амьдрал дээр ч гэсэн зөндөл хардаг шүү дээ. Харамсмаар юм зөндөө тохиолдог. Сайхан унж явсан үнэхээр өөрийн хайртай хүлэг маань хүртэл одоо ингээд цаг усаар сайхан хурдан морь маань ч гэсэндээ ингээд энэ хурдан морьны талбай дээрээ бахардч өгч тэргүүтэн ийм харамслуу гашуул хаа тайгуу тохиолдог. Тэгэхээр тэр цаг ч гэсэндээ бид нэр энэ өөрсдийн одоо хамаатан садантаа тачаахгүй байх хэрэгтэй юм а гэсэн. Яг өөрөө өгөхөөс өмнө ч гэсэндээ энэ хамаатан садан, ураг садан тийм хүмүүстэй бүгдэнд нь ойлгуулсан байх хэрэгтэй юм. За өхөн үед ялангуяа миний биед битгий хүрээрээ. Яг биед хүрчих юм бол тэр хөрсөн газараас сүнс гараа авчдаг шүү. Энийг маш сайн ойлгуулах хэрэгтэй. Мөн дээрээс нөхөн үед битгий уйлаарай. Битгий их гашуудаарай. Ялангуяа өхөн цаг ч гэсэндээ миний хамгийн сайхан хувцсыг минь өмсгүүлээрэ. Миний биеийг чадвал сайхан ухаа цэвэрлээд усанд оруулаад тэгээд өхөн цаг маш сайн бэлдээрэ. Өтгөн шингэн юу гэдэг тэр бүхний минь маш сайн арч цэвэрлсэн байгаарай. Сайхан оронд хэвтүүлээрэ ч гэх юм уу тий.
За ингээд өгөх үе бэлтгэл маш сайн хангасан байх хэрэгтэй ба гэж. За тэр үед гэсэндээ ууг садан тацаахгүй байх нь хамгийн чухал гэж. За энэ бол маш их агуу үг юм байна. Тэгэхээр энэ дээр бол маш их сайн анхаарах хэрэгтэй. Тийм учраас бидний хамгийн хайртай хүмүүсийг бид орхиод явж байгаа ч гэсэн тэр хүмүүсийнхээ ухамсарыг өмнө бэлтгэсэн байх нь хамгийн чухал. Би өөрөө ухамсартай байгаад өөрийгөө бэлтгэсэн байх нь өөрт хамгийн хамааралтай. Хайртай ээжийн аав минь гэд очиод хамаагүй зууралдаад орилж хаашгираад ч юм уу бидний биенээс зуураад авах юм л бас болохгүй шүү. Яг тэгвэл тэр үеийн ухамсар гэдэг бол маш их эмзэг байдаг. Мөн дээрээс нь тэр үед маш их тайван байдал хэрэгтэй. Харин ч яг өөх үед бидэнд хамгийн хэрэгтэй юм бол Бурхны дээдийн ном. За сонсоход танилцуулж юм уу. За тэгэхээр энд бас өөх үед бол одоо бясалгүйгээр гэтлэх олон аргууд бий. Үүнд одоо хамгийн анхных нь сонсноор гítэлдэг тарин номууд байна. Жишээлбэл Бурхны номыг сонсгох энэ мами дивахи гэх тариныг уншаад хонхыг чалах. Яг энэ толгой дээр нь дээрийн улсууд маань одооны ч улсууд ярьдаг да. Толгой дээр энэ хонхны дуутай өгөх юмсан да гэж. За тэрний цаад ухаан бол асар их гүнзгий ухамсар явдаг шүү. За яг тэгж юм тэгэхээр хонх гэдэг маань хонх очир хоёр арга бэлэг хоёрыг бэлгэж байгаа. Хонх очир хоёр бол цаана судар тариныг бэлгэж байгаа. Хонх очир хоёрыг цаана амгалан хоосон чанар хоёрыг бэлгэж байгаа. Тэгэхээр хонх гэдэг маань юу юм бэ гэхээр зэрэг хонхны дуу их амгалан их хоосон чанар хоёрыг бэлгэж байгаа маа. Тийм учраас толгой дээр хонхтой өгөх нь бол маш их